За сайн байцгаана уу. Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Зэс эрдний хувь компани аврах байнгын хороо гэд ийм иргэдийн нэгдлээс одоо над руу хандсан байгаа. Тэгээд тэр юуны дагуу энэ хүмүүстэй уулзаад байж байна. Тэгээд яг одоо ингээд өөрсдийнхээ амнаас энэ яг ямар асуудал болоод байгаа талаар мэдээлэл хүргье гэсэн. За сайн байна уу та? Сайн байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ лайв үзэж байгаа үзэгчтэй. За одоо нийгэмд бол зэсэрдний хувь гэж одоо ингээд нэг ийм юу асууя. Тийм. Зэсэрдний хувь гэдэг компани ч яг ямар үйл ажиллагаа явуулдаг те. Тэгээ нийгэмд одоо нэг ийм хоёр тал болчиход яг хэрэлдээд байгаа шүү дээ. Тэгээ энэ асуудал дээр яг яагаад хоёр тал болчиход байгаа? Энэ хоёр талын юу хүсээд юуны талаар ингээ маргалдаад байгаа нь те. Энэ талаар та нэг тодорхой мэдээлэлүүд өгвөл. За зэсэрдний хувь гэдэг компани бол Орхон аймагт одоо энэ катодын цэвэр зэс үйлдвэрлэх зорилготой байгуулагдсан 2010 онд байгуулагдсан. Эрдэнэт Орхон аймгийн болон одоо Монгол улсын 24500 иргэн нэгдэж одоо хувьцаа эзэмшиж одоо байгуулагдсан компани. За энэ компани бол Эрдэнэт үйлдвэрийн технологи таардаггүй эсэлцэн үйлдвэрийн 8А 12 дугаар энэ овоолгыг ашиглан энэ катодын зэс үйлдвэрлэнэ. Гэт үйлдвэрлэнэ гэд ингээд байгуулагдсан компани байгаамаа. За энэ компани дээр маань яагаад ингээд хоёр тал болоод байна гэд одоо нийгэмд бол одоо энэ ордны төрийн ордны зүй хаалган дээр бол одоо тэр нэг нь эдсэн нэг нь л өөрчин гэж одоо ингээд хоёр талцаа нэг хэсэг нь тийм зогсоол байна. Бидний хувьд бол миний хувьд бол одоо зэсэрдний хувь компани төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнээр 2016 оноос 2025 он хүртэл одоо тасралтгүй ажиллаж ирсэн Төвшин Баяр гэдэг хүн байгаа. За энд бол одоо Эрдэнэтийн анхдагч илгээлтийн эзэд бас 10 оноос хувьцаа эзэмшсэн анхдагчуд энэ төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн Батбаяр одоо ингээд дандаа зэсэрдний хувь компани дээр 10 онд л анх үүсгэн байгуулагдаад анхных нь л одоо хувьцаа эзэмшигч анхдагчуд ингээд одоо бид нар нийлээд энэ компани маань болохгүй байна. Компани дээр минь хулгаал өөр одоо ингээд хэтэрлээ гээд зэсэрдний хувь компаниа аврах байнгын хороо гэдэг одоо иргэдийн нэгдэл хувьцаа эзэмшигчдийн нэгдлийг байгуулад ингээд хамтраад тэмцээд байж байна. За бидний тэмцлийн гол шаардлага нь юу вэ гэвэл одоо энэ үйлдвэр зэсэрдний хувь компани үйлдвэр бол 15 онд бол Орхон аймаг Эрдэнэт үйлдвэр Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурал ингээ гурван гэрээ хийгээд 8А 12 гэд овоолгыг 20 жилийн хугацаатай ашиглах юм гэрээ хийгдсэн байдаг. За энэс хойш бол үйлдвэр баригдахгүй явсаар байгаад 2022 онд үйлдвэр баригдсан. 2022 онд үйлдвэр баригдсан. За энэ үйлдвэр баригдаад одоо сайхан үйлдвэртэй боллоо гэж тэгсэн чинь энэ тэндээс ирж тэнүүчилж ирсэн энэ хулгайч лөөрчд бол манай компанид бол үүрлсэн байсан. За энэ бол ингээд одоо Батгуугийн Мөнхбаатар гэдэг энэ гүйцэтгэх захирал гэдэг хүн бол одоо энд гүйцэтгэх захирал төлөөлөө удирдах зөвлөлийн гишүүнээр орж ирсэн. Галс нэм гэдэг хүн бол төлөөлөө удирдах зөвлөлийн дарга гэдэг ингээ ийм хүмүүс орж ирээд энэ үйлдвэрийг бол хөрөнгө оруулагч олоод бол үйлдвэрийг бол барьсан. Гэхдээ барихтаа бол за яг бид нар энийг дараагийн юм дээр барихтаа бол энийг одоо үйлдвэр барих зардлаас нь бүр 2 дахин 3 дахин илүү нугалж одоо тэр үйлдвэр барих зардлыг өсгөжиж одоо ингэж барьсан гэж бид үзэж байгаа. Яг энэний талаар бол баримт нотлогоо байгаа. За ингээд 25 онд манай үйлдвэр дээр ингээд одоо 26 он гарснаас эхлээд манай үйлдвэр дээр ингээд шөнөөр хулгай гараад энэ бол 25 оноос эхэлсэн хулгай юм байлээ. Шөнөөр зис ачаад хот руу ингэж зөөгөөд оруулж ирээд ингээд зараад одоо жишээ нь энэ 2026 оны 2 сард ийм ихээр одоо ийм 2 зис ачигдсан машин хулгайлагаад ачигдсан машин Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцээр ингээд баригдсан. Хулгайчаа барьсан уу? За энэ бол зэсэрдний хувь компаниас ачигдсан маш юу зэс гэдэг нь бол тодорхой болсоор байтал энэ хулгайчууд бол өөр компани зэсэ гэж одоо мэлзээд за энэ нь бол ямар ч гэсэн урмын хашаанд
журмын хашаанд журамлагдаад энэ цагдаагийн байгууллагаар шалгаж байгаа асуудал. За бидэрт бол энэний эцсийн байдлын дүгнэлт бол бид нар бол олж мэдээгүй байна. Цагдаагийн байгууллагаар бол эцэслэн шийдэгдээгүй. За энээс хойш бол манай энэ компани дээр маш их хулгай нүүрсэн юм байна. Энэ гэрчүүд их олон гарч ирлээ. 2025 оноос хойш бол манай компани дээр Жишэрдний хөв компани үйлдвэр дээр 8500 тонн зис үйлдвэрлэгдээ тэр нь хулгайд алдагдсан байна. За энийг Монгол төгрөгөөр үржүүлээд одоо зах зээлийн ханшаар үржүүлэх юм бол 381 тэрбум төгрөг болж байгаа. За энэ мөнгө маань ингээд энэ хулгайчуудын энэ мөнх баатар аригчаагүй гэсэн энэ аригчаагүй гэдэг хүний ард бол улсын их хурлын гишүүн сангийн сайд асан жавхлан гэдэг хүн байгаа гэдэг. Энэ хоёр бол одоо бизнесийн хамтрагчид. За энэ манай энэ Жишэрдний хөв компани дээр бол хөрөнгө оруулсан хүмүүс бол байхгүй. Дандаа ингээд хөрөнгө оруулаагүй одоо 70% нь эзэмшчихсэн Бүлэммо Металс гэдэг компани бол одоо Жишэрдний хөв компани 70% эзэмшдэг. Тэр 70% дээр нь бол ийм одоо хулгайчууд зүгээр ямар ч мөнгө оруулаагүй ингээ ороод ирсэн байдаг. За тэгээд 381 тэрбум төгрөгийн зис хулгайд алдагдлаа. Энийг одоо шалгаач гэдэг ингээ хуулийн байгууллага одоо энэ цагдаагийн байгууллага эднэрт нь одоо бид нар гомдлого өгөөд ингээ шалгахаар бичлэн шийдэгддэггүй, шалгагддаггүй. За яагаад одоо шалгагдахгүй байна гэд ингэхээр ингээд одоо бид нар бодохоор энэ Янгуугийн Содбаатар гэдэг хүн чинь бас энэ Бүлэммо Металс гэдэг компанийн ард байдаг юм байна. За. Энэ Аригчаагүй гэдэг хүнийх нь ард Жавхлан гэдэг хүн байна. Улсын их хурлын гишүүн. За тэгээд ерөнхий сайд асан Норвегийн алтан хуйг, ерөнхий сайд асан Лувсан намсрын оюун эрдэнэ энэ том хүмүүс чинь одоо энэ манай компани ингээд нууц эдэд болчихсон. Ингээд бүгдээрээ ингээд бүлэглэн хулгайлсан юм хувааж авдаг ийм одоо жинхэнэ одоо бид нар тэдрийг бол жинхэнэ манан гэж хэлээд байгаа. Одоо энэ оюун эрдэнэ эдэр бол манан бүлэглэлийн эсрэг Монгол төмний нэгдлэгээд ингээд байгуулаа явж ирсэн бол жинхэнэ манан чинь тэр оюун эрдэнэ энэ тэргүүтээ энэ хулгайчууд Норвегийн алтан хуйг гэдэг тэргүүтээ хулгайчууд байна гэдэг одоо бид нар нийгэмд ингээд яриад цагдаа шүүхийн байгууллагад өгөөд нотлог баримтууд нь ингээд хангалттай байж хахад ерөөсөө бидний юмыг шалгадаг. Одоо энэ гонгорын гарсан юм гэдэг хүний ингээд Жишэрдний компаниас хулгай хийсэн ингээд дансны хуулгууд нь ингээд гараад ирсэн ингээд байж хахад бас ингээд шалгадаг. Ингээд бүх юмыг ингээд талаас нь дансан дээр нь чулгай хийж идээд, зисэн дээр нь чулгай хийж идээд, бүх юмыг хулгай хийгээд одоо энэ уул уурхай эрдэс байлаг уул уурхай яамнаас ингээд очиж шалгалт ороод танай компани чинь одоо бол танай энэ зэсийн үйлдвэрчин бол яг албан ёсоор одоо үйлдвэрлэх зөвшөөрлөө аваагүй. Туршилтын шугамар 3 жил гарна ингээд ажиллаад ингээ ийм 11 зөрчил байна гэд ингээ үйлдвэрийг хаацсан байдаг. Лацтаад. Тэгсэн чинь нөгөө хэд чинь шөнөөр ингээд ажилуулад, нууцаар ажилуулад хэдэн он хаасан? Хэдэн он хаасан? Энэ чинь бол 25 оны 8 сарын 18-ны өдөр ингээ хаацсан байдаг. 25 оны 8 сарын 18-ны өдөр ингээд үйлдвэрийг хаацсан. Тэгсэн тэрнээс хойш бол ингээ нэг үйлдвэр нь ажиллаж ил байдаг. Зэсээ гаргаад хулгайгаа хийж ил байдаг, шөнөөр ачиж ил байдаг. Тэгэл нэг хідэн ийм айхтар ийм дэлгэглэл гарч ирчгээд ерөөсөө ингээд бүх юмыг ингээд тон дээрэмтлээгээд ингээд бид нар ингэхээр одоо энэ дөлгөөн тамир Барсан жав инх туяа гэдэг нөхдүүдийг тэргүүтээ энэ ховлын эзэмшигч гэдэг эдэн нөхдүүдийг хөлслөөд өдөр шөнөгүй одоо бидний эсрэг гүтгэлэг явуулж байна. Өшөө одоо энэ янз бүрийн хүмүүс рүү гүтгэлэг явуулж идэв. Тэгээд төрийн ордны гадааж ихсэж байна. Бид нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хандах гээд одоо ингээд хэвлэлийн хурал зарлах гэхээр хурж ирж үүмээ самуу болгож хэвлэлийн хурлыг минь тарааж байна. Аль нэг газар лайв одоо хийхээр тэр лайвыг минь тасалдуулж байна. Хурж ирж бас үүмээ самуу хэрүүл шуугаан гарч ийн. Одоо энэ бүхэн дээр бол бид нар маш гомдолтой байна. Тэ? Энэ хөлсний хүмүүс одоо хэлж байгаа. Тэд нар бол тэр Батамгалан сайд гэсэн тэрний дүү одоо энэ хөрөнгө оруулагч Батбаяр эдрийг л одоо мөнгө идсэн гэдэг. Бидний хувьд бол аль нэгэн талд нь ороогүй. Энэ компани дээр аудит оруулъя. Тэр сайд Батамгалангийн шалгуулъя. Бас
Дүү Батбаярын шалгуулъя. Энэ Мөнхбаатар гэдэг энэ хүний шалгуулъя. Энэ Мөнхбаатарын шалгуулъя. Тэр Аригчаа хүүгийн шалгуулъя. Ерөөсө бүгдийн шалгуулъя. Галсан нэмийн шалгуулъя. Ингээ бүх юмн дээр нэг хідүүлээ нэгдээд энэ хүмүүсээ бүгдийн шалгуулад аудит оруулъя гэхээр биднийг бол одоо та нар бол хөлснийх гээд өөрсдөө жинхэнэ хөлснийх үйжиж одоо ингээд ийм янз бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол биднийг бол гүтгэж доромжилдог. Сүүлийн хэдэн сар чимдээ тгсаад байгаа хүмүүс орж шарах хуцтай. Тэр хүмүүс ямар шаардлага тавиад байгаа? Тэр хүмүүсийг бисээ хэрлээ те. Одоо энэ манай энэ компани хөрөнгө оруулагч Батбаяр гэдэг залуу байгаа. Тэрний ах нь төрсөн ах нь энэ Батамгалан гээд одоо тэр барилга хот байгуулалтын сайт юм билээ. Сайт болсон те сая бас. За тэр хүнийг бол энэ манай компани өмч хөрөнгөөс эхлээ 30 тэрбум, дараа нь 70 тэрбум, дараа нь 110 тэрбум төгрөг идсэн гээд ингээл ингэж одоо тэрийгэ төлөл гэж ягсаж байгаа гэж бид нар ойлгосон. Тий. Тэгж ойлгосон. Бидний хувьд бол ерөөс бүгдийн шалгуулъя. Тэр Батбаярыг бас шалгуулъя. Энэ Мөнхбаатар гэдэг хүний чинь шалгуулъя бас. Энэ Аригчаагүй гэдэг хүнийг шалгуулъя. Энэ Ардан Жавхлан гэдэг улсын хурлын гишүүн байгаа. Энэ Содбаатарыг бас шалгуулъя. Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга. Ингээ бүгдийн шалгуулах гэхээр та нар хөлснийхэн байна. Гэхдээ бүгдийн шалгуулж байгаа хүмүүс чинь хөлснийхэн байдаг юм уу? Бид нар энэ 24500 хувьцаа эзэмшигч маань энэ үйлдвэрээс бас нэг тодорхой хэмжээний ашиг хүртээсээ энэ хулгайч лөөрчдийн гараар ороод энэ хоёр овоолго байсан. Хоёр овоолгоных нь нэг нь одоо ингээ дууссан. Одоо нэг овоолго нь үлдчихэд байгаа. Нэг овоолгыг нь бол бүр бидний зүгээр дам яриагаа сонсохоор бол тэр ачид их гэдэг компанид ингээд бас зарах га шилжүүлэх гээ явж гин гэсэн ийм нэг бас нэг юм сонссон шүү. За яг энэний яг баттай үнэн бол мэдэхгүй. Тэгвэл энэ хулгайчуудтай байсан цагт нөгөө овоолгоо ашиглалаа ч гэсэн 24500 хүнд ямар ч ашиг ирэхгүй. Одоо нэг ганц юм хэлэхэд бол энэ жишэрдний хувь гэж ингээд яриад тэр төрийн шатанд ч гэсэн ард иргэдийн шатанд ч гэсэн энэний ард 24500 хүн байдгаа гэж ингээд ярьдаг. Тэр сайд дарга нар нь хүрдэн л ярьдаг. Тэр чинь 24500 хүн байдаг нэртэй боловч эн чинь тэр дарга нар ерөөсөө идээр цөлмөө дарга нарын компани шүү. Ашиг орлого тэр зис юутэй хээтэйгээ дарга нар нь хуваагаад ирсэн компани болчоод байна. Тэгээ энэ дээр ингээд яаралтай арга хэмжээ аваач. Энэ төр гэж байдаг бол энэ баялагын сандаа төр нь 34% нь аваач. Энэ идэ дуусаад бүр юучгүй онгорхоо нүх үлдэхээс нь өмнө энэ дээр шийдээд өгөөч гэдэг тэр ингээд аль 3 сарын өмнөөс хүсэлтээ өгөөд энэ сайдуудаа уулзъя гэж ерөнхийлөгч бас хүлээж авч уулзаасаа гэж ингээд олон ингээд зандаа шатрын засгийн газраас эхлээл ингээд явлаа. Одоо учрал сайд одоо ерөнхий сайдын засгийн газар байна. Одоо энэ бүхэнд ингээд хүсэлтээ өгөөд ингээд явхаар биднийг бол одоо зав цаавн болдгоо юм уу? Биднийг хүлээж авч уулздаг уу? Хоёрдугаарт энэ цагдаа шүүхийн байгууллага дарсан гомдол нь бидний ингээ баримт нотлоготой байхад цагдаа шүүх нь шалгадгүй. Зарим хэрэгүүд нь бас ингээ прокурор дээр очиод хаагдж байна. Тэ? Хэрэг одоо тэр юуг боломжгүй гэдээ одоо ингээ хаагдж байна. Тэгээ одоо энэний ард бол бид нар одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандахаар бүх сайтуудыг одоо энэ хулгаан бүлэглэл энэ олон 100 тэрбумыг аваад авцсан юм хулгаан бүлэглэл бүгдийг худалдаад авцсан байна. За энэ лайвны дуу сонсогдож байна уу? Бичээд өгөөрэй. Дуу байх л ёстой. Байна. За бүх сайтуудыг худалдаад авцсан байна. Яагаад гэвэл бид нар дээр ирдэг сэтгүүлч сайт алга. Одоо бол харин одонгоодоо харин өчигдөр бид нар хүсэл тавиад ингээд энэ дээр ингээд нэг бас нэг лайвд оруулж өгөөч гэдэг ингээд хүсэл тавиад одоо хурж ирж лайв хийж байгаа одоо одонгоодоо баярлалаа тийм ээ. Тэгээ бидний бас одоо үгийг ингээд одоо олон төмөнд болон төр зогсогт энэ хууль хяналтын байгууллагт ялангуяа энэ Орхон аймгийн 24500 иргэн энэ жишэрдний хувь компани хувьцаа эзэмшигч нарт өгж өгөөч. Та нарын маань одоо оруулсан тэр хувьцаа худалдаж авсан хөрөнгө мөнгө чинь юу ч байхгүй болоод ингээд дуусах эрсдэлд хүрээд байна. Бидний нэрийг ашиглаад энэ хулгайч өөрчид ингээд баяжаад ингээд нөгөө баялагтай эзэн Монгол баялагын тэгш хуваарлалт яасан бэ те? Тийм тэр байхгүй болчиход байна. Одоо энэ Мөнхбаатар гэдэг энэ нэг нөхөр байна. Энэ Аригчаагүй гэдэг нөхөр байна. Гонгорын гасны гэдэг бас нэг нөхөр байгаа. Энэ хэд чинь бүр тэр хөгжлийн банк макнаас бүр зээл аваад өөр ширэндээ баригдсан
бүр одоо энийг тэнүүлчин юм нэг лоорчд ирсэн юм байна лээ. Тэгээ энэ манай компанид хурж иж одоо жигтэйхэн одоо долларын саятангууд болчиход байна. Тэ? Одоо ингээд жишээ ингээд хулгаалаад ингээд тэр газар доор нууцсан байгаа юм ингээд баригдаад энэ зураг нь байж байна. Энэ хот руу оруулж ирээд цагдаад баригдсан 2 машин одоо тэгэхэд нэг нь ингээд 2 тонн юу нэг нь 40 тонн. Ингээд 80 тонн зэс. 80 тонн зэсийг зах зээлийн ханшаар үржүүлэх юм бол 4 тэрбум төгрөг болж байгаа зөвхөн. 4 тэрбум төгрөгийн зэс зүгээр нэг шудагийн шөнийг ингээ ээлж ирэх. Энэ хичнээн шүн жил 365 хоногтой байдаг бол энийг одоо хичнээн шүн ингэж зөөснийг бол бид нар мэдэхгүй. За дараагийнхаа нэг юмд ороход бол энэ бүлэглэлийг одоо цагдаа шалгадаг юм байна. Төр засаг нь ингээд ерөөсөө ингээд хариуцлага тооцохгүй юм байна. Ингээ байж хад энэ тэр Блумо Металсгийн хуурамчаар ингээд 70% эзэмсэн энэ компани шийдвэр гаргасан байна. Одоо өнөөдөр бол би нөгөө төлөөлөл удирдах зүйл байсан гишүүний хувьд бол надад мэйлэр ирсэн байна. Тэ? Одоо ингээд Зэсэрдний компани төлөөлөл юу хувьцаа эзэмшдэг хурлыг зарлаад шинэ төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдээ сонгоод ингээд явах юм байна. За энэ дээр нөгөө нэг төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнд нь нөгөө хулгайч Мөнхбаатар нь өөрөө дэвшиж байгаа юм байна. Энэ нөгөө нэг ордны хажууд зогсоод байдаг. Ордны хажууд зүү хаалган дээр зогсоод байдаг хөлсний нөгөө нэг жагсагчдын тэргүүлэгч Балжирхүүгийн инх туяа гэдэг хүн дэвшиж байгаа юм байна. Төвдөн дөржийн Дөлгөөн Тамир гэдэг нь дэвшиж байгаа юм байна. Тогтхын Балсан Жав гэдэг ийм хүмүүс нь эргээд ингээд энэ компанийнхаа тузын гишүүн болоо тэгээд одоо захирал дарга нь болоо тэгээд ерөөсөө үлдсэнийг овоолгын өмцөм мэдээд дуусгахын төлөвлөгөөтэй байгаа юм байна. Тэгвэл бол бидний хувьд бол энэ компаниг ямар ч хэлсэн зөв шатланд нь орж эцээ хүртэл явнаа. Та нар тэр одоо их мөнгөтэй юм байна, их хулгай мөнгөтэй юм байна. Бүгдийг худалдаж авч болдог гэж боддөг юм байна. Цаг үе өөр болж байгаа гэж бид нар ойлгож байгаа шүү. Та нарын тэр мөнгөөр худалдаж авж байгаа босромог хууль бус үйлдэл чинь удахгүй одоо бухар зам болоод төгсгөлт нь одоо цэг хатгагдана. Та нарын хуулийн байгууллагын хөдөлгөөн та нар тэр байх ёстой газараа очино. Хулгайлсан мөнгө төгрөгийг чинь бол энэ буцааж бид нар энэ 24500 иргэн маань энэ Зэсэрдний хувь компани аврах байнгын хороо маань одоо байнгад бид нар аварна гэдээ одоо ингээд нэрэндээ хүртэл байнгын хороо гэд нэр өгсөн. Энэ байнгын хороо маань тааны хойноос өөцөлдөж одоо энэ хулгайлсан мөнгөийг чинь одоо тэр янз бүрийн байр сав объект болсон бүгдийг одоо тэрийг одоо буцааж одоо компанийнхаа өмч хөрөнгө болгож буцааж хураалгаж авнаа гэсэн ийм бид нар одоо эцсийн зорилготой явж байгаа шүү. За дараагийн юм. За. Сайн байна уу? Орхон аймгийн 24,500 хувьцаа эзэмшигчтэй Улаанбаатар хотоос энэ өдрийн мэндийг хүргэж байна. За манай Зэсэрдний хувь компани аврах байнгын хороо бол одоо 3 сарын өмнөөс ихтэй одоо энэ компанид үүрлсэн хулгай дуур энэ улс төр бизнесийн энэ дамгуулгаас энэ хулгай дуурын эсрэг бол бидэд бүх болоод ингээд өдөө хүртэл явж байна. За энэ явж байгаа хугацаанд бол ер нь бол энэ төр засаг нь ч одоо энэ хулгай дуур дээр нэг юу анхаарал хандуулах нь сул юм байна. Энэ хэвлэл мэдээ ялангуяа хэвлэл мэдээллийг бол одоо энэ Зэсэрдний компани ерхий захирал Мөнхбаатар тэргүүтээ улс төр бизнес дамжсан энэ нөхдүүд бол бүх одоо хэвлэл мэдээлэл сайтуудыг бол ингээд маш их өндөр үнээр худалдаж аваад ингээд байж байгаа нь бол ил байна. За шинэ одоо зөвхөн нэг жижигхэн лайв хийгээд тэрнээс нь талч яваад одоо зариг цахиур өөр юу гэдгийг энэ бүд аригчид нэр бүгд тэдний тасч аваад зөв сегмент тэгээд энэ уус таяар цацж байна. Бид бүхэн бол тэр хэвлэл мэдээлэлд хандхад бол маш хүндрэлтэй. Ер нь бол бид нар ч ямар тэр морд өхрөө явж байгаасаа бид нарт айлхан тэр хагтал мөнгөний өгөх юм байхгүй. Тэгээд өнөөдөр бас энэ хамтран тэмцэжсэн манд дэглэмээс Монгол тэмцэл ингээд тэмцэжсэн энэ одонгоо маань хуржсэнд бас баярлж байна. Тэгээд одонгоо энэ Зэсэрдний компани Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг Зэсэрдний компанид нүүрлээд байгаа энэ бузар болоо хулгай дуурийг минут нэг олигтойгоо шиг нэлээд нийгэмд сайн хүртэл нэг дамжуулна гэдэг бид бүхэн итгэж байна. За манай компанид бол ялч вэ хулгай дуурыг илэрсэн, нүүрлсэн. За энэ гол эзэн нь бол одоо энэ Янгууны Содбаатар гэдэг хүн Монгол Ардын намын ерөнхий наримчгийн дарга
За энэ хүн бол Bidumon Metals компани одоо 70%-аас 28% эзэмшдэг юм байж байгаа. Байж байгаад энэ олон мянган хувьцаа эзэмшдийн хараанд өртөөд бол хувьцаагаа шилжүүлээд мөн хувьцаа хувиа одоо бусдад ингээд зарсан байдаг. За энэ зарахтаа бол өөрийнх нь төрсэн ах Янгууны Сод Эрдэнэний эхнэр Сарантуй гэдэг хүний дансаар 10 сая доллар буюу Монгол мөнгөөр 38 тэрбум төгрөгийг шилжүүлж аваад энэ компаниас хувьцаагаа өөр хүнд шилжүүлсэн. За энэ хувьцааны энэ мөнгийг бол одоо яаж ингэж 38 тэрбум төгрөгийг зүгээр ингээд авсан юм гэхээр энэ нөгөө 24,500 хувьцаас биднэрт ногдлог тэсний гарсан мөнгөөр хоорондоо харилцаасан. За тэр улс төр бизнес дамжуулсан гэдэг байгаа нь муу ялгаа авахгүй улсын хурлын гишүүн ерөнхий сайд байсан энэ оюун эрдэнэ хотын дараа гарсан энэ Ямбатар эднэрийн төлөөлөл нь бас энэ ороод Содбаатарын яг энэ заавраар энэ аргаар бол ардаа өөрсдийнхөө нөлөөний уцад тавьсан байдаг. Одоо Хэраваатар, Амундара эднэр бас хувь эзэмшиж ягаад бас 14 сая доллараар хувьцаагаа зараад ингээд гараа авчихсан. Тэгэхээр зэрэг бид бүхэн бол Монгол ардын намын төв байран дээр хурж иж одоо энэ ерөнхий зохицуулагчийн хувьд одоо энэ Содбаатар гэдэг хүнд хяналтын хороонд нь хариуц тооцоосч гэдэг шаардлага хүргүүлсэн. Одоо энэ намын ахмад гишүүн буюу манай энэ байнгын хорооны гишүүд дэмжигчид дистрибьютор компани дандаа хувьцаа эзэмшдэг юм болоод ингээд бид бүхэн бол Содбаатар гэдэг хүн бол энэ аригчаа хүн энэ хувийн компани олонний оролцоотой компанид одоо ингээд гараад өрсөн хулгайчуудыг арга хэмжээ авч өгөөч гэдэг. Та нар боддоо Монгол ардын намынх нь ерөнхий нарийн бичгийн дарга шүү дээ Содбаатар. Тэгээ ичихгүй энэ олон нийтийн оролцоотой компанид гар хөдөөд үйлчилсэн. Тэгээ үе энэ ерөнхийлөгчийн тамгын газрын дарга нар байна. Одоо Бонцгийн цагаан Ачтек гэдэг компаниг аваад элбэг дөржтэй аваад ингээд хувийн компани болцсон. Ингээд явж гин. Өнөөдөр энэ 24,500 хувьцаа эзэмшигчтэй дистрибьютор компани энэ Янгууны Содбаатар гэдэг хүн ингээд ороод ирсэн. Тэгээд олон нийтийн хараанд өртөө гото хувийн ингээд зараа явуулсан. Ийм бусрамг үйл явдал ингээд хэрэг сэтэрсэн. За энэний гол зохион байгуулагч нь бол энэ харын гол зохион байгуулдаг хүн бол энэ дистрибьютор компани гүйц захирал Батгүйг Мөнхбаатар гэж юм. Энэ хүн энэ ард байгаа эцдийнхээ даалгаврыг биелүүлдэг. Тэгээд одоо компани асар их алдагд оруулсан. Сая дээр ярьж тэнч юмуд байна. 2025 оны 5 сараас хойш бол 8500 тонн буюу 381 тэрбум төгрөгийн эсийг бол одоо энэ нөхдөд ингээ хуваагаад ингээд хоорондоо ингээ хуваагаад ингээд идсэн. Тэгээд бид бүхэн 24-нд хувьцаалж бид нар юу ч байхгүй өнөөдөр нэг овоолгонд дуусч байна. Тэгэхээр зэрэг бид бүхэн энийг бид нар энэ цэгцлээ компани цэгцлээ үйлдвэрийг хэвэн чигдэнд нь оруулъя 24,500 хувьцаа эзэмштэй ногдол ашиг нь хэрвээ өгдөг юм бол өгдөг журмаар нөгөөдөө компани цэгцлэе гэж байгаа. Дээрэс нь тэр энэ Bidumon Metals гэдэг энэ компани болоод угаасаа эхнээсээ анх манай компанид хууль тусаарын 70% эзэмшсэн. Энэ нь тодорхой бид нар цаг үедээ ярьдаг. Энэ компани 70% эзэмшиж орж ирээд одоо энэ 1000 төгрөг байсан хувьцааны ханшийг унгаагаад 105 төгрөг болгоцсон. Энэ дэр манай бас хувьцаа эзэмшийн төлөөллүүдийн шүүхтэд явж байгаа. Маргааш шүүх хурдан болно. Тэгэхээр зэрэг бид бүхэн болоод энэ Bidumon Metals гэдэг энэ дүүрийн компани 70% эзэмшиж байгаа нь одоо энэ саяны энэ тэр Содбаатарын хамаар дэх 28%, тэр Хэраваатар, Амундара эднэр гэдэг энэ бүгдээр хууль бусаар эзэмсэн хувьцааныхаа өөрсдийнхээ тэр яасан мөнгөө бол ерөөхдөө авчихсан. Гэхдээ үйлдвэрд барихад бол нэг төгрөгнөч хөрөнгө оруулаагүй. Ийм тэгш бус байдлыг бол бид бүхэн бол эсэргүүцээд ингээд компаниг эрүүл сарвал болгоод жигдрүүлээд ажилуулад дараагийнхаа овоолгыг гэх юм бол яг жигд энэ 24,500 хувьцаа эзэмштэй ногдол ашиг үр өгөөжтэй ажилтнууд яагаад манай дистрибьютор компани аврах байнгын хороо ингээд ажиллаж байна. За тэгвч. За та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр дистрибьютор компанид үйлчлээд байгаа дээрх одоо энэ нөхдүүд мөнгө угаасан тогтоогдоод байгаа. Өнөөдөр бид нар баримтаар нотлох баримтаар ярьж байгаа. Биднэрт одоо үнэн үг баримт байна. Тэгэхээр
Өнөөдөр энэ Жисэртний хувь компани удирдлагыг Мугатар гэж яриад байгаа энэ хүнийг өмөрөд байгаа хүн бол өнөөдөр энэ хүний үйл ажиллагааг хамтдаа бүлэглэж улаан хийсэн энэ хүмүүс бол одоо Содбаатар Жавхлан нар нь одоо баг тогтоогдоод байна шүү дээ. Тэгээ ийм хүмүүс ард нь байгаа учраас тэгээд энэ бүлэглэлийн хулгайн энэ хэрэг нуун дарагдаад ямар ч одоо бидэнд хариу өгөхгүй ингээд 3 сар болоод байгаа нь энэ том артагийн одоо бас илрэл байна. Тэгээ одоо энэ бид нар одоо намдаа 2-3 одоо очиж бичиг өгсөн. Өнөөдөр хариу байдаггүй. Энэ намынхаа ахмад гишүүдийг үл таадаг. Одоо тэднийг одоо хөлсний жагсагчдыг хөлсөж одоо бидний үүдэж эсэргүүцэл явуулж төрүүлж цагдаа нараа явуулж бүх одоо үйл ажиллагааг тараадаг. Тэгэхээр л энэ дээр одоо маш том одоо хамгаалагч артаа байна гэсэн бүр илт нотлогдоод байгаа. За ингээд энэ Жисэртний хувь компани 2025 оноос 2026 онд уул уурхайн гэрц баялагын яамнаас 11 зурчил илрээд шүүхийн шийдвэр хаацсан байхад 8500 тонн жисийг гаргаад түүний 381 тэрбум төгрөгийг өнөөдөр бид нар шалгуулъя л гэж байгаа. Тэр дансных нь одоо яйл дансанд нь орсон, хин хувааж авсан энэ л одоо төрийн аудит оруулъя. Мугатар Батбаатар гэдэг хоёр хүнийг хоёулангийн шалгуулъя гэж л бид нар ярьж байгаа. Тэрнээс одоо хин нэгийг бид нар өмөрөөгүй, хин нэгийг буруутгаагүй дасаа шалгуулчих, аудит оруулчих гэж л ингэж хүсэж байгаа. Гэтэл одоо бидний энэ одоо өмнө зөв баримттай нотлохотой одоо мэдээллийг одоо хөрвүүлэхүн тулд одоо тэр мөнгөний жигсэгчдийг одоо бидний өмнөөс төрхруулж бүх мэдээлэл дээр одоо бид нар одоо маш түргэн шуурхаа ирж ингэж илдвэр доромжилж түрүүний хэлсэнчлэн бидний одоо бие болон нэр төрд маш их халдаж байгаа. Тэгээд одоо тэр хүмүүсийг бол одоо бид нар зүгээр орхихгүй. Бүх баримтуудыг бид нар одоо баримтжуулаад хэлсэн, ярьсан, одоо цогсон, зодсон бүх юмыг одоо баримтжуулаад бид нар одоо дараа хөлбөлтөнд байгуулгаар явнаа. Хэрэг учрдаггүй. Үнэн баримттай юмыг бид нар шиг ярьж бай. Зүгээр хүний гүтгэлгээр хүний одоо карманд багтаж битээ юм хийжээ. Тэр Жисэртний тэр инх туяа дүлгэн тамираар командлуулсан одоо тэр толгойлуулсан тэр 27 багийн ахлагч гэдэг нийгмийн ажилтнууд эдгээр бол одоо сард 3 сая төгрөг авдаг. Энэ манай энэ жисэн одоо энэ мөнгнөөс л цалинжиж байгаа. Хулгай мөнгөөр л цалинжиж байгаа. Тэгэхээр бид нар одоо 2010 оноос эхлээд энэ компанийг үүсгэн байгуулахад гар бие оролцож исэн хүмүүсээ. Энэ компани үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлэх, тасралтгүй явуулах энэ үйл ажиллагаан дээр бид нар өөрсдийн гар бие оролцож өнөөдрийг хүрсэ. Гэтэл одоо бидрийг та нар анхдагч нар биш, та нар одоо хувьцаа эзэмшигч нар биш энэ төр гэж одоо маш бүтгэж байна. Тэгэхээр юм гэдэг чинь баримттай нотлоготой байдаг юм аа. Тэгэхээр одоо ингээд бүх баримтаа бид нар цуглуулж байгаа. Дээрээс нь одоо энэ Монгол Ардын намын, манай намын ерөнхий нарийн бичгийн дарга одоо энэ Содбаатар та энэ Орхон аймгийн 24500 иргэдийн өмч хөрөнгөнд гараад үрсэн байна. Яаж их шунал вэ? Ямар одоо айхтар одоо ийм мөнгөний сонирхолтой авилгалт идэвхсэн ийм одоо нам төр байдгийг. Одоо энэ одоо намынхаа энэ нарийн бичгийн даргын энэ үйл ажиллагааг одоо зогсоохгүй бол Батлууд гишүүн минь ээ. Орхон аймгийн Монгол Ардын намын дарга Батлууд гишүүн маань таны нэр хүндэтэж бас одоо нөлөөлж байна. Тэгэхээр одоо энэ бүхнийг та өөрөө оролцоогүй маа гэхэд өнөөдөр энэ оролцоод байгаа Монгол Ардын намынхаа энэ удирдлагуудыг яах гэдэг юм бэ? Тэгэхээр энэ дээр бас энэ Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа энэ Жисэртний хувь компани одоо бүлэглэсэн байгаа энэ намын нөхдүүдийг одоо та бас одоо хаацаалаагүй болвол одоо намдаа одоо бас энэ манай 24500 иргэдийн өмч хөрөнгөнд ийм юм осод одоо ингээд
ингээд одоо бүлэг үүсээд ийм гардах бүлэг өрцөн байна. Энэ мөнгийг завшсан байна, хуваацсан байна. Баримттай нотлоготой яриад байна эднэр. Энийг одоо хянааж шалгаад ингээд одоо янзлаад өгөөч гэд одоо намын дарга учралтай одоо бас та албан тоод явуулаад энийхээ араас бас хөөцөлдөж гэж би намын одоо ахмад гишүүний хувьд бид одоо хүсэж байна. Танд одоо хүсэлтэд бас өгсөн байгаа. Тэгээд энийхээ хариуг бид нар авмаар байна Батлууд гишүүн минь. Тэгэхээр одоо бид нар одоо энэ хувь шүүхийн байгууллагыг яаж дийлэх вэ? Ийм том бүлэглэл байгаа юм чинь. Тэгэхээр одоо биднийг одоо төлөөлж гарсан улсын хурлын гишүүдтэй бид нар одоо бас албан тоотой хургуулсан байгаа. Тэгээ өнөөдөр хүртэл бас дуугүй л байцгааж байна. Тэгээ намын том дарга нарын үүдээс одоо бас үг дуурч чаддгүй юм уу? Энэ 24500 иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа бол энэ Орхон аймгийн 120,000 иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа бол энэ намын гишүүдийнхээ өмнөөс ажиллаж байгаа бол одоо та нар маань бас туу хоолойгоо өргөөч гэж Орхон аймгаас сонгогдсон бас Улаардын намын буран гишүүдэд бас амжилт хэлж шүү. Та нарт бас бичгээ хүргүүлсэн байгаа. Та нараа бас бидний хүсэлтийг бас төргөж шуурхай шийдвэрлэж хариуг юм өгөөрэй гэж бас хүсэж байна. За баярлалаа. Дараагийн хүн хэн ярьлаа. За сайн байцгаана уу. Сэрдний хувь компанид хөдөө эзэмшдэг 24,500 хөдөө эзэмшдэг энэ өдрийн төргий. За би бол тоо баримтал ярив. Тоо бодлоо хэлдэг. За энэ юуны Орхон аймгийн одоо 20 сэрдний хувьд 24,000 хөдөө эзэмшдэг энэ компани 2010 онд байгуулсан гэж ярьсан. Энэ 24,500 хүнд бол энэ 812-д 2 олгох гэсэн. Энийг бол Эрдэнэ төлтөр Орхон аймгийн Эрдэнэ төлөөлөгчдийн хорол сэрдний хавар бол 3 сарын явсан. За ингээд явж байсан чинь бол юу гэхээр 2022-ны 11 сард бол энэ одоо жилд 10,000 тонн гектарын үйлдвэр нээлттэй хийгээд ингээд 3 жил шилжиж байна. Гэхдээ хондоо 3 жил ажиллаж байхдаа бол яг 30 дарах юм бол 36,000 тонн зэс одоо үйлдвэрс байх хэрэгтэй. За үнийг бүр багаар удаад 30,000 тонн харуулахад бол 1,400 төгрөгийн одоо борлуулалт хийгдсэн байна. Энэ одоо гацаагүй та. За дээрээс нь нэг болгоо 812 8А гэдэг хоёр болгоо 8А нь дуусчээ. Гэтэл бол одоо энэ баялагын эзэн гэж авсан 24,500 нэг төгрөг ногдчихж байхгүй. Гэтэл бол мөн 12 дугаар болгоёг бол тэр ашигтгтөгөө тэгээд бид нар бол хаяад ингээд иргэдийн хөрөөд энэ мөнгийг зөвшөөрөх гэж байна. Тэгэхээр хавцаа систем нэг юм ойлгуул. Эдгээр бол маш худлаа гэж байна. Баян үдний өгтэй зэрэг бол хонд хоёр болгоо нэг дуусч байгаа юу ч гэнэхгүй. Нэг нь хүн зарчиг талаар юуг эднүүдээ юу нэтгэх юм бэ? Тийм ээ. Бодтой эднүүд бол нэг сайх одоо юм амлаад бодлоо яриад хүнсээ тэрхэж гоож байгаа. Хоёр болгоо нэг нь одоо дуусч байгаа. Эндээ бол нэг төрөм нэг ихний 400 тэрбум төгрөгийн одоо бодлоо хийсэн мэл харагдаж байгаа. Хамгийн багаар бодчихсон. Гэтэл бол энэ үйлдвэрүүд яг зүгээр одоо таац үзэхэд 300 тэрбум төгрөгийн зардлаар баригдах хэрэгтэй. Гэтэл бол одоо нэг ихний 100 тэрбум төгрөг бол одоо энэ хүмүүсүүдээ гараараа ингээд угаагаад хавцаа 24 эзэн энэ болгоо эзэн 24,500 хүнд бол юу ч гэнэхгүй шүү дээ. Гэтэ одоо 12 болгоо зарчих юм тэгээд эднүүд бодлоо тэгээд гадагшаа гараад юм тэгээд авах юм л төгсөж байгаа. Тэгэхээр хоёр болгоо нэгд нь дуусчаад тэрм нэг ихний 400 тэрбум төгрөгийн борлуулалт гэж хүмүүстэй өгөхгүй байгаа юм чинь бол одоо гордох юм байхгүй. Одоо маань чинь зүйлийнхаа үгийг хэлээд яач байгаа. Одоо энэ хүмүүс бол бид нар бол өдрөсөд байгаа одоо ингэ ярьлаа. За. Тэгээд За одоо юу ячаа? Одоо бид бүхэн 6 сарын 2-оос болоод Сүхбаатар дүүргийн тамгын газраас жагсаат цуглаан хийх зөвшөөрөл бол өнөөдөр гарсан байна. Бид бүхэн болоод төрийн ордны зүүн хаалган дээр 6 сарын 2-оос болоод жагсаат цуглаан хийнэ. Энэ гол зорилго маань бол одоо энэ яг манай компанид үүрдэт байгаа энэ хулгай дөөр үүргэсэн энэ ард энэ Содбаатар болон энэ Жавхлан их хурлын гишүүн энэ гэх мэтчлийн энэ улс төр бизнес дамжлын хулгайч дөөрчдийг бол бид нар энэ компаниас гаргая. Энэ хууль хариуцлага хүлээдгээч. Энэ гэж шаардлага бид нар Монгол улсын ерөнхийлөгч, Монгол улсын их хурлын дарга, Монгол улсын ерөнхий сайд, Монгол ардын намын дарга нартай шаардлага хургуулж төлөөлөлтийг одоо хүлээн авч уулзаач ийм шаардлагыг бид нар өнөөдөр бол жихэр гарсантай холбогдуулан 24,000 хөдөлгөөнөөс хэлж байна. Одоо дараа хүсэл тавьсан. Одонгод нэг одоо бидний одоо энэ үнэн зөв болоод байгаа энэ яваад байгаа энэ тэмцлийг одоо нэг
үнэн зөв болтол нь одоо бас ингээд биднийг бас дэмжиж энэ юмд бас оролцоод олон мянган иргэдийн төлөө бас яваад өгөөч гэж одонгоогоос бид нар бол Жишэрдний хөв компани аврах байнгын хорооны зүгээс бол одоо нөхцөлт ингээд тавьж байна. Энийг бас бодолцож үзээрэй. За болов ах вэ? За тэгээд лайва дуусгая өнөөдрийнхөө лайвыг дуусгая. Тий. За